Тээнүүдийн хооронд ямар зөвшөлтсөл байх вүлээ. Учир нь бид амьд Бурхны сүм мөн. Бурхан айлдахдаа би тэдний доктор оршин, би тэдний дунд алхам, би тэдний Бурхан болно. Тэд миний ард түмэн болно. Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай гэж эзэн айлддаг. Бузар юмд бүхэр би та нарыг хүлээн авч та нарын эцэгч нь болно. Та нарч миний хөвгүүд охид болно гэж төгс хүчтэй эзэн айлддаг. Хайрт хүмүүс минь ээ. Эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүхэл бузар булаагаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас имэж ариун байдлыг төгс болгоё гэсэн байна. За бүгдээ үгийн төлөө маш товчхон залбирая. Их эзэн минь та өөрийн үгээр энэ өдөр биднийг ятгах урамшуулж бас өөрийн үгээр бидэнд зааж сургах болтугай. Энэ үгнээс болоод бидний амьдралын талбар болгон дээр өөрчлөлт гарч их эзэн минь бидний бие авч байвал бүх зүйлээр атц дэвшил гарахын төлөө бид энэ цагийг таны моторт даатхан залбирч байна. Аврагч эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. 1989 онтой холбоотой зураг хайсаар яваад би нэг ийм зураг оллоо. Наран туул зах гэж байсангүй харин хуучнаар Дэнжимингийн хар зах гэж байсан. Дэнжимингийн хар захын маань хашаа нь болохоор яг л айлын хашаа шиг модон хашаа байсан. Тэр үед 8 панц үсрэх гэжсэн хүмүүс санаж байгаа бах. Тэгээ хашаан дээр үлгүүрүүд болон хадааснууд зоогоод тэгээ тэр үлгүүрэн дээр гутал, таавчиг, дээл, өмд, цамц ингээд үлгэж байгаа зардаг байсан шүү дээ. Тэгээ ер нь бол чи наашаа би ийшээ гэж зөрхөөр тийм хүн нэг дор цугладаг байсан. За тухайн үед яагаад тэгдэг байсан ерөөсөө сандгүй. Үгүй ойлгодгүй. Юу гэхээр зах тарангууд ингэж уралдаж хаалгаар гардаг байсан. Санаж гэнэ үү? Тэгээ яг зах тарангууд хаалгаар гарна гэдэг бол ерөөсөө амар том алаан болдог байлаа. Ерөөсөө зах тараад хаалгаар гарахдаа цуурч харна гэдэг ойлголт байхгүй. Ерөөсөө орилолтоо шахалцаар тэгээд хаалгаар гарангууд барьж явсан тортой моорондоо солилцсон байдаг л байна. Чи хэнийх вэ? Миний хайчаа вэ? Хаалгаар ерөөсөө яагаад тэгж гардгийг ерөөсөө ойлгодгүй. Ер нь эргээд бодохоор зах тараад хаалгаар гарахад хамгийн аюултай тийм цаг үе юусэн. Би тэр үед зах дээр 8 байдаг байлаа. 3 дугаар ангид байсан. Гэхдээ би 89 он биш 90 оны ихээр 8 ээжсэн. 3 4 дугаар ангид байсан. Тэгээд ундаа зардаг байлаа. 10 шил ундаа ордог, 5-5-аар нь 2 игнэ болгоод ордог. Оросын нөгөө бабушка нарын цүнх байдаг байлаа шүү дээ. Том аралтай. Тэгээд тэрэнд 5 шил орно, нөгөө талд нь 5 шил ингээд игнүүлээд 10 шил ундаа ордог байлаа. Тэгээд хулгай ихтэй байлаа шүү дээ. Би нэг удаа яг зах дээр нөгөө салтаанда нөгөө шилтэй ундаага тавьчаад тэгээд нэгийг гаргаж ирээд онгоолгоод өгөөд ингэсэн чинь аваа явцсан байсан. Цүнхтэй. Тэгээд тэр хулгайч бол одоо өдөржингөө ундаа болсон баг. Эсвэл эргээ зарсан юм болов яасан юм бол. За нэг иймэрхүү сонирхолтой үйл явдал байлаа. Дээр нь бас энэ үйл явдалтай зэрэгцүүлээд бас нэг сонирхолтой үйл явдал нь тэр үед тээврийн хэрэгсэл бол их сайн хөгжөөгүй байсан. За тийм учраас одоо нөгөө морин тэргээр, морин хөсгөөр янз янзын одоо тээврийн хэрэгслийн хэрэгтэй зүйлүүд гэдэг байлаа. Та нар тэрийг харж байна уу те? Ер нь захын гадаа морин тэрэгний зогсоол байдаг байлаа шүү дээ. Машины зогсоолоос гадна морин тэрэгний зогсоол гэж байдаг байлаа. 1989 онд манайх 3 дугаар хорооллын харанхуй дэнж гэж ярьдаг тэр газраас нүүгээд 11-р хороололд 1989 оны намар байранд орж ялаа. За тэр үед байранд орох үедээ аав ээж маань бэлгшээгээд хуучин одоо гэр ороод амьдарч явах үед байсан зүйлээсээ нэгийг ч авахгүйгээр бүгдийг хүнд бэлгэлээд байранд орохдоо ерөөсөө өмссөн хувцас ор дэвсгэр тэгэл авч явна гэж. Тэгээ бид нар хов хоосон байранд орсон. Тэгээ би маш тод сандгийн. Тэр хов хоосон байранд ороод дараа нь аав маань биднийг дагуулад хар зах руу гараад тэндээс тэгээд байрныхаа гэр орныхоо бүх тавилгыг авч байсан. Харин бүгдийг нь морин тэрэгэн дээр ачаад ирж байсан байд. Морин тэрэгэн дээр. Тэгээд морин тэрэгэн дээр нөгөө ормоор янз янзын крэсэл ачаад тэгээд ачсан тэр крэсэл дээрээ сайхан суугаад тэгээд бүгдээрээ хар захаас 11-р хороол руу бүгдээрээ явж ялаа штэ. Тухайн үед бол морин тэргээр маш олон одоо ачаа бараа зөөх, янз янзын эд хогшлоо зөөх, тээврийн хэрэгсэл болгон хэрэгэлдэг байлаа. За энэ үеийг санаж байгаа хүмүүс байна уу? Морин тэргээр бол их олон юм зөөдөг байсан тийм. За дээр нь морин тэрэг явахаар араас нь зүүгдэж тоглодог байлаа штэ. Зүүгдэл тоглож байгангууд яг зарим өвөнөр мэддэг. Яг зүүгж байгаа мэдрэг хүндэрд юм уу яадаг юм. Тэгэл Сибирхэн байж явж байгаа гин шахурддаг байхгүй. Зарим нь болохоор эргэж хараад зочин. А зарим нь бол бүр мэддэг байж явж байгаа гин шахурддаг байлаа.
Яг морин тэрийн араас ингэж хөөж, гүүж, зүгдэж тоглодог байлаа. Өөр тоглоом байгаагүй юм уу яасан мэдэхгүй. Ингэж л тоглодог их олон байлаа. За яагаад энэ зүйлийг ярьсан бэ гэхээр өнөөдөр бидний уншсан хэсэг дээр буулга гэдэг үг гарч байгаа. Морин тэргэнд морийг хосоор нь хөллөхийн тулд хоёулангийн нэг буулганд оруулдаг. За ялангуяа анжсыг үхэрт бэхлээд газрыг хагалахын тулд хоёр үхрийг нэг буулганд оруулж, нэг зүг рүү бүтэн өдөржингөө нэг зорилгын төлөө, нэг ажлыг амжуулахын төлөө, нэг алхаатайгаар, нэг хувь тавилантайгаар, нэг ажлын юу вэ? Орчинтойгоор яг нэг буулган дотор хоёр үхрийг ингэж яг нэг болгож ажилуулдаг гэх юм уу? Нэг болгож нэгдэгдэх зүйлийг бол буулга гэж нэрлэдэг. За энэ дээр байгаа хэсгийг та бүр тод харж байгаа бах тийм ээ. Яг одоо тэр бол яг одоо буулга байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний уншсан хэсэг дээр үйл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ороорой гэж хэлсэн байна. Ингээд ар дээр нэг олон харьцуултууд их хийсэн. Үйл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ороорой, нэг хувь тавилан, нэг үзэл бодол, нэг амьдралын зорилго, аль эсвэл нэг амьдралын зарчимдор битгий ороорой гэсэн тийм үгээр өнөөдрийн сургаалыг хэлсэн гэсэн. Тэгэхээр үйл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ор гэдэг нь ямар утгатай юм болов? Үйл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ор гэдэг нь итгэгч болонгуудаа итгэгч биш найзаасаа шууд харилцаагаа таслаа. За би ингээ итгэгч болсон чи итгэгч биш үү? Биш учраас хоёулаа ингээд өнөөдөр өсгөлээд найзлахгүй. Хэрвээ чи надтай найзалмаар бол сүнцөглөөнд яв итгэгч бол дахин төрөсөн батлаа хэлээ. Библийг 3 удаа уншиж байгаа. Нэг иймэрхүү цензур юм уу? Иймэрхүү хэм хэмжээ найзтай тогтоохыг хэлэх юм болов? Үйл итгэгчтэй нэг буулганд бүү орогдох нь би итгэгч болонгуудаа захирал дээр явж сайн мэн үзэхлээ миний амьдрал нэг юм тохиолдсон. Юу болов? Яасан бэ байранд орсон уу? Түүнээс ч гоё юм тохиолдсон. Яасан бэ сууд бүр мөнгө олоо юу гэ тэрнээс ч бүр гоё юм тохиолдсон. Юу болов? Би одоо итгэгч болсон. Тэгээ миний ажиллаж байгаа буюу таны удирж байгаа байгууллага бол итгэгч биш байгууллага. Тийм учраас би өнөөдөр тэгээд гармаар байна. Би та нартай нэг буулганд ормооргүй байна. Гэж хэлэх тухай юм болов? Та нар л өөрөөр буулгамуулахтайгаа зууралдаа. Би бол та нартай нэг буулганд орохгүй. Гэж хэлээд дэлхийгээс итгэгч биш ах トゥ усээс найз нөхдөсөн харилцаагаа таслаад зөвхөн итгэгч хүмүүсийн хүрээл дунд амьдрахыг хэлэх юм болов. Тэгээ бүгдээрээ нэг хороол байгууллаа. Тэгээд хороол одоо манайчаар одоо бийл байдаг байх таа. Орж харж байгаа шалгаал тэгэл бүгд хороол байгуулаад тэгээд тэр хороолдоо янз янзын дэд бүц сүгжүүлээл эдаа болохоор хороолынхаа одоо инженер техник хэсэг хариуцаал. За тэгээд одоо норов өгч маань болохоор хэрэгтэй аятайхан бие хэрэгтэй шим тэжээлтэй хоолмсыг ойртуулаад тэнд норов өгчл дэлгүүр ажиллуулах хэрэгтэй байна. Хэрэгтэй хэрэггүй мют зарахгүй. За тэгээд залуучууд маань тэр хороолд байгуулсан сургууль сурах нь шүү дээ. Ийш явахгүй нь үл итгэж хүнтэй нэг болгонд орж болохгүй. Хороолынхаа сургууль яв. Яг иймэрхүү амьдрал иймэрхүү одоо бүтцэнд орох тухай юм болов. Үйл итгэгчтэй нэг буулганд битгий ор гэдэг нь яг юу гэсэн утгатай юм болов? Ялангуяа гэрлэлтэн дээр үнийг их чухалчлан ярьдаг. Үйл итгэгч хүнтэй гэрлэж болохгүй. Итгэгч биш найз залуутай бол хурдан салаач чи юу хийгээ яваад байгаа юм бэ? Яг гэрлэлтэн дээр үнийг илүү их задарж илүү их нэг холбож ярих гэдэг. Гэтэл яг Библийн текстээс харуул гэрлэлттэй нэг холбож яриаггүй. Харин үйл итгэгчтэй нэг буулганд битгий ороорой гэсэн. Гэхдээ гэрлэлт гэдэг бол найз, нөхөрлөл, хам толон гэдэг энэ нэгдлүүдийн хамгийн оргил хөлбөр юм байна. Би 30 жил найзалсан нэг найзынхаа дүүтэй өчигдөр хурман дээр таарлаа. 1989 онд яг байранд ороход найзалсан найз. Тэгээ сүүлийн хэдэн жил яг уулзалтаж үнэхээр чадаагүй л дээ. Тэгсэн чи дүүтэй таарсан чи дүү нь болохоор Багнуур дүүргийн цагдаагийн одоо хилцсэн өндөр албан тушаалд одоо байдаг юм шиг байна. Тэгээ өчигдөр таарангуудаа на хөрмөн дээр намайг чинь дуудаад сайн уу би яхаа юу вэ мүү вэ. Тэгээд бахаа юм ярьлаа. Тэгжээс надаа Иесус тэтгээ таа чи их гоё болсон гэлөө гэн харин гоё болсон харалтаа гэх. За тэгж яриаггүй л дээ. Та Иесус тэтгээд гоё болсон гэж сонссон дүүн. Тэгээ таны нөгөө их нэртэйгээ ярьсан нэвтрүүлгийг үтсэн саахан гэрвэл болсон байлээ. Тэгээ та одоо арх марх уухгүй янз янзын муу муухай зуршил байхгүй. Өстой янзын өөр хүн болсон гэж сонссон штэ гэх.
Тэгэхээр нүвэрэн тийм ахын цуглаанд яваад юуст итгээд амьдрал өстө шалуур болсон гэж ярьлаа. Тэгэл ярьж байсан чи та чи одоо манай 11 41 тийм сонин нөхдүүдийн нэг нь байсан бидтэй л. Тэгэл одоо нөгөө түүх бол хүнээс салахгүй юм да аюу хэцүү юм. Тэгээ би үгүй яг хөө сахилахгүй байсан уу байгаа гэсэн чи үгүй сахилахгүй байгаагүй та бүр сонин байсан л гэлээ. Үгүй яг би сахилахгүй байсан л гэлээ. Тэгсэн чинь та ястаа гоё болсон байна. Тэгээ яг жоохон халамцсан байсан нөгөө дүү маань. Тэгээ би нөгөө нэвтрүүлэг гэж үзээд ойлгох гад гэл тэгж байна. Хүн уйлмаар сайхан болсон юм шиг байна тий. Яг үнийг хэлэхэд найзуудтайгаа нөхөрлөж явсан ч гэсэн эргээд харсан чинь амьдралын уртад үргэлж дэргэд байдаг. За тэгээд нэг орон дунддаг. Нэг тогооноос хоол иддэг нэг найз надад байгаа. 15 жил битээрс амар найз хэлж. Өглөө усангууд найз хажууд. Ерөөсөө найз нөхөрлийн хамгийн өндөр хэлбэр нь байгаа байхгүй хамгийн оргил хэлбэр нь. Оройронгууд найз гэрт ингээ байж байгаа юм. Би бол найзтайгаа хэлгээд юм шиг найзлдаг найз нар байсан л да. Одоо тэгээд амьдралын уртад нөгөө хэлгээнүүд нь тасраад үр хүүхэд ажил төрөл инээ тэрэгээд уулзсан ховордоо явдсан. Харин энэ найзтайгаа ерөөсөө нэг гэрт байгаа болохоор тэгээд орой ажиллаж ирэхэд ингээл найз байж байгаа юм гэрт. Манай хөх шухтаа ингээд. Тэгээд өглөө усангууд найз хажууд ингээс ирж байгаа байхгүй. Тэгээд хоол идэхээс хор өөдөө сараа сууж явах нөгөө найз. Санхүү нэг болцсон. Тэгэхээр яг уу нэг буулганд бүү ор гэдэг энэ үгээр яг уу бид нэр гэрлэлттэй холбоотойг тайлбарладаг л да. Гэхдээ үннийг хэлэхэд нэг буулганд орохын хамгийн төгс хэлбэр бол эхнэр нөхөрийн харилцаа. Тэгэхээр би үгээр юу хэлэх гээд тэгэхээр итгэвч биш хүнтэй би тэг гэрлээрэ гэж би яг хэлэхгүй. Гэхдээ ер нь бодож үзээрэй гэж бүр ятгамаар. Хүний хамгийн чухал зүйл бол итгэл үнэмшил, үнэт зүйл байдаг. Хүн яг цагаан тулахад итгэл үнэмшил буюу тэр үнэт зүйлээс л альваад ханддаг. Нэг эхнэрийн нөхөр байх ёстой би гэсэн тэр үнэт зүйлээс. Нэг нөхрийн эхнэр байх ёстой гэсэн тэр үнэт зүйлээс л альваад ханддаг. Маргалдаж муудалцах юм бол илэрх ёстой гэдэг тэр итгэл үнэмшилтэй холбоотой үнэт зүйлээс л асуудалд ханддаг гэсэн. Тэгэхээр бодож үзээрэй. Хэрвээ бүр ийм зочмог ууртай шашин шүтлэг нь ерөөсөө дургу хүрсэн хүн байвал түүнийг одоо тэрс үзэлт ингээд буудаж хороо гэдэг тийм сургаалтай тийм үнтэй гэрэлчүүл та тэгээд ам мөрөөлөө бол тэгэл дуусаад байна ш. Нэг тийм зүгээр онигоо байна гэж байгаа шүү дээ. Нэг залуу найзхан эхнэрийг амар их хайрладаг, хэлсэн үг болгоныг дагдаг, маш их хүндэлдэг гинэ. Тэгээ хүмүүс хараад үчи ямар айхтар эхнэрийг ингэж хүндэлж хайрладаг юм бэ гэж. Тэгсэн чинь за яг би чам тэгж байгаа нууцын хэлнэ л гэдсэн. Тэгээ нэг удаа нууцын хэлэхээр хоёул яриа суусан чинь эргэн тойрноо ингээд амар хараад за хоёулах наа чи араас хүн дагуулаагүй дагуулаа. За одоо би чам нууцын хэлье. За яг хөдөө гэрэлчээл эхнэртэйгээ балсараа гэж явж байсан. Тэгсэн чинь л эхнэр маань зураг авахгүй болох гэсэн чи яг араар нэг юм ингээд сүүтгнээд байсан. Тэг эхнэр маань эргээд харсан чинь ингэ нөхөр байсан. Тэгсэн чи нөгөө нөхөр ингээд араар сүүтгнээдсэн чи эхнэр маань эргэж хараад хэлсэн гинэ. Өөш чи араас битээ сүүтгнээд л да бид тээр зураг авахгүй болох гэж байна. Дахиад ингээд сүүтгнээд байвал би чамаа буудчих шүү гэж тэгсэн гинэ. Зүгээр онгоо шүү за. Тэгсэн чи нөгөө сүүтгнээл байсан гинэ. За би чам 3 сануулаа шүү гэж тэгсэн гинэ. Тэгсэн чи дахиад сүүтгнэхээр нэргэж аваад 1 гэж тэгсэн. Бэлэг зураг авахгүй болох галзын хэлбэт гिचсэн чи дахиад сүүтгнэ дахиж эргэж хараад 2 гэж тэгсэн. Тэгээд нэг зураг авахгүй болсон чи нөгөөх нь бүр ингээд талбагнаас сүүтгнэ нэргэж хараад карманаас буугарч 3 пункт гэж бодцсон гинэ. Тэгээд бодчих бод нөхөр нь амар сонирн болсон гинэ. Яа одоо би чинтэй суучваа гэж. Тэгээд дараа тэр хоёр нэг юм дээр хам мөрөөсөн чи ихнэр нь уурлаад бүр байж чадал хэлсэн гинэ. Чи нэрээ намайг ингээд зовоогоод байвал би чамайг буудчих шүү 1 гэж тэгсэн гинэ. Тэгэл тэрнээс хойш би ерөөсөө айгүй хөгөнд нарж байгаа гэсэн. 2 3 болчихоо тэгээд. Яг үннийг хэлэхэд яг ийм хүнтэй суучвал яах вэ? Итгэл үнэмшил үн цэн нь альваад хандах хандлага нь ийм хагар хатуу үнэхээр болохгүй бол одоо тэгэл салсан чахавтай гэдэг ийм арга замыг яаран сонгодог хүнтэй нэг гэрүүл болчихвол яана. Тэм учраас би яг залуучуудад зөвлөгтөө тэгдэг. Яг гэрлэх гэж байгаа залуучуудад ялангуяа та хоёр яг гэрлэхэд бэлэн үү? Тэгэн гоо залуучууд асуултын даанч ойлгохгүй хурмаа гэж бэлнүүл гэж ойлгоод. Бэлэн одоо ингээ хурмаа чиг. Гүйгүйгүй хурм бол яах вэ? Нэх гоо ингээ ганц өдөр шуураад дуусна. Хурмын дараа амьдрал ихлэн
гэрлэхэд бэлэн үү? Ой бэлэн биш дээ пастор бэлэн. Тэгэл дурмаа их гэлээ гүгэл энэ даа. Хуримл асуугаад байгаа юм шүү дээ. Тэгээ заримаас дахиж асуухаар бүр уурлаад байгаа юм. Гэхдээ яг гэрлэхэд бэлэн үү? Та хоёр хурим бол нэг л өдөр болно дараа нэг насаараа хамт амьдрна. Бие бинийгээ уучлан, хайрлан, байгалаар хүлээж авна. Тэгээд одоо гэрлэх үү? Ваа зураг авахгүй цаа одоо бүх юм зурилгаа дараа цаа. Ерөөсөө хариултын суусаар асуулт ойлгохгүй байгаа. Тэгэхээр гэрлэх гэж байгаа хүмүүс бол сайн бодох ёстой. Гэрлэхэд бэлэн үү гэдэг чинь хурмаа гэд бэлэн үү гэсэн үг биш гээд байхад л урилга дараа заа бэлэн бэлэн. Одоо чи одоо юу аах вэ? Өдрөө солиод яг та бэлэн үү гэдэг өдөөс орой. Яг үннийг хэлэхэд хин нэгэнтэй гэрлэх гэж байгаа бол амьдралаа холбож байгаа бол бодох хэрэгтэй. Яагаад гэвэл нэг буулганд орно. Би одоо их нэртэйгээ гэрлээл нэг буулганд орсноо бол үнэхээр мэдэрч байгаа. Данс нэг. Одоо нууц тийм офшор ерөөс багт байна. Урд нь бол тусдаа данстай, өөрийн данстай, өөрийнх нь тархиар зарцуулдаг байсан. Одоо бол нэг данстай хоёр тархитай болсон. За хайртай шваа. Тэ үнэхээр сайн их нар эзэн надад өгсөн талархдаг. Тэгэхээр бид хоёр яг нэг буулганд орсон байхгүй юу? Эдаа одоо гэрлээд 2 жил болж байна те. Нэг буулганд орцсон явж байгаа зү. Сонирм байна гоё юм. Гэдэг айлт. За. Ер нь бол нэг буулганд орно гэдэг чинь хамгийн төгс хэлбэр бол гэрлэлт. Тийм учраас гэрлэхээс өмнө сайн бодоорой. Гэрлсний дараа ёстой ориг залуу ориг бүсгүй таны өмнө гарч ирнэ шүү дээ. Гэрлэхээс өмнө цэцэг бариад гүгээд байдаг бол гэрлсний дараа юм барьж гүхгүй шүү дээ ингээд. Тэ? Олон ч юм олон цэцэг өгцөө одоо ингээд тэр цэцгүүдээ л гамтаар гэлэр гэж юм шиг байна. Тэгэхээр яг гэрлэлттэй холбож ярьдаг нь бол байх ёстой зүйл юм л да. Тэгэхээр гэрлэлттэй холбож бол ярьдаг. Энэ бол яг яах аргагүй бодох ёстой зүйл. Ялангуяа үерхэж байгаа залуучуудад би юу гэж зөвлөдөг вэ гэхээр битгий амлалт өгөөрэй. Энд тэнд очиж ханан дээр бэ дээр нэмэх нь тэнцүү үрд мөнх гэрлээгүйж битгий тийм хүлээсэнд ороорой гэж хэлдэг байхгүй. Тунхаглал яваад хүн дэргээр гар болгондоо уншиж бэ дээр нэмэх нь тэнцүү үрд хамаагүйсэн ч уншдаг байхгүй юу. Тэгэл гэрлээгүйж ингээд амар амлалт өгдөг. Чамтайгаа би яа чиний төлөө усрын галар усрын чамгүй бол хорвоог туусахгүй чи миний амьдралын нөгөө тал би чиний нөгөө тал. Чи гэрэлсэн хүмүүс ярьдаг үг байхгүй. Үерхэж байгаа бол зүгээр л үерхэж байна л гэдээ байж заяа. Тэрнээс гэрэлсэн хүмүүс шиг ингээд амар ягаал тэгэл дансаа үерхэж нэг болгоцсон. Тэгээд харахаар ингээд нүдэн бүр нэг юм шаналсан царайтай. Нэг болгоод ингээд жаргаад байгаа юм байхгүй. Гэрлээд нэг болвол угаасаа жаргана. Үергээд хоёр өөр гэр тамдирч дансаа нэг болгоцохоор ч бас хүн хардах сэрдтэй байгаа. Тэгэхээр энэ нэг буулгах гэдгийн хамгийн төгс хэлбэр бол юу байх нь вэ? Гэрлэлт байх нь. Тэгэхээр гэрлээг байгаа залуучууд маань хань ижлээ сонгохдоо сайн бод. Насараа амьдрна. Насараа зурлална. Насараа нэг гэрт байна. Сайн бод. Харин бие бинийгээ олчихсан хүмүүс чинь ямар гоё байдаг гэж дөнгөж үерхэж байгаа юм шиг харагдаж. Та нар одоо ганц багтлаг жоогийг соёлбаар та. Үерхэж байгаа юм шиг байгаа ч тийм. 60 гарцсан шүү дээ. Тэгж одоо 40 эдтэй юм шиг 20-оор залуу дөнгөж үерхээл халуун дээр явж байгаа хоёр шиг л ингээд дандаа хамт явна, хамт суун, götөрч мөтөлж явна, ижилхэн гутал мотломсон. Тэгээд айгүй өөр харагдсан шүү дээ. Ингээд дэгдэг гэж байгаа ингээд ингээд бууж байгаа гутлыг бас яг ижилхэн бүүж мөөчтэй ингээд дөрөв хос шахаа ингээд амар амаадаг байгаа. Амар гоё. Тэгэхээр нэг буулганд орохын хамгийн том хэлбэр бол яах аргагүй гэр бүл. За харин өнөөдөр бидний яг энэ багц зэвсэл дээр гарч байгаа үйл итгэгчтэй хамт нэг буулганд ороорой гэсэн энэ багц зэвсэл дотор маань их Бурхны сүм ба шүтэнүүдийн хооронд ямар зөвшөлтсөл байх билээ гэж хэлсэн. Энэ олон харьцуултыг хэрвээ бид уншаад шууд утгаар нь ойлгох юм бол гэрэл харанхуй хоёрын хооронд нөхөрлөл байхгүй болий. Чи харанхуй давд би гэрэл рүү явлаа. Зөвхт байдал, зөвхт бус байдал гэдэг нөгөө итгэгч биш хүний бас ингэ нэрлчих гээд байгаа тийм. Зөвхт бус хүн, зөвхт хүн бид хоёр яаж нөхөрлөх вүлээ? Зогцохгүй. Би явж зөвхтөйгээ нөхөрлөе. Чи зөв буцтайгаа явдаа. Бурхны сүм ба шүтэний хооронд ямар зохицол байх хэрэгтэй лээ. Энийг бол харин бид бодох ёстой шүү.
Нэг гартаа Библи барьчихсан халуунаар залбираад гэхдээ нөгөө гартаа ингээл эрг хэрэгүүлж явуул яах вэ? Нэг гартаа Библи барьчихсан эзэн минь гэж нөгөө гартаа хонх тамардан гэж зогсож явуул яах вэ? Аль нийт хавсруулчих доо гэж. Үннийг хэлэхэд тэнгэр газар дээрх бүхнийг бүтээсэн тэр бурхан эзэн бол цорын ганц аврал үнэн ань. Харин хүний гараар зурсан, шавсан, сэлсэн, зутгсан урлагийн бүтээл төв тавилангаан даадах нь гэдэг бол харлаган байгаа шинж. Тийм учраас бурхан ямар нэгэн дүрсийг хийж шүтэн болгож битгий мөргөөрөө, битгий хүндлээрэ гэж загсан байдаг. Тэгэхээр бид итгэлийн хүний хувьд бол бурханы сүм шүтэн хоёрын хооронд ямар ч зөвшөлтсөл байх ёсгүй гэдгийг бодох хэрэгтэй. Гэхдээ бурханы сүм гэхээр бид хөвчлэн барилга байшинг бодоод байдаг. Харин өнөөдөр уншиж байгаа багц зэвсэл дээрээс харуул бид бол амьд бурханы сүм юм а гинэ. Бурханы сүм бол энэ байшин гэхгүй. Харин энэ байшин сууж байгаа, зүрхэн зохилж байгаа, судсаар нь цус болиглж байгаа, бодож сэтгэж хүсэж мөрөөдөж үйлдэж байгаа бурхнаар дуудагдсан та бол бурханы сүм. Амьд сүм. Хажууд байгаа ах トゥ ус руугаа хараад сайн уу сүмээ гэж. Та бол бурханы сүм гэж хэлээ. Олон хүмүүс барилга байшин гэж бодоод байдаг. Гэрэл ассан загалмаануудыг хараад яа сүм байна, яа сүм гэл. Гэтэл үнэн хэрэгтээ та болж инхэн амьд бурханы сүм байх нь. Тэгэхээр таны дотор бурханы гэж хүндэтгэл байх болтугай. За тэгвэл бүгдээрээ эргээд энэ яригтай асуултаа дахиад асууя. Үйл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ор гэдэг нь яг юу гэсэн үг юм болоо? Нөхөрлөхгүй бай, тэднээс хол гэсэн утгатай юм болоо? Хэрвээ бид ингэж ойлгох юм бол энэ дэлхийгээс холбоо, энэ дэлхийгээс болгоомжил, энэ дэлхийтэй хутгалдаж болохгүй, энэ дэлхийгээс ангид бай гэдэг энэ үзэлтэд автвал бид юу болно гэж? Дэлхийгээс зайл гэдэг юм болно гэсэн. Энэ дэлхийгээс гарах хэрэгтэй. Зүгээр тэгээ нэг сансрын станцуудын хажууд нэг тийм Christian станц байгууллаа. Тэгээ тэндээ бүгдээр амьдрах хэрэгтэй. Бүгд Библиүгээр ярьдаг. Оо сайн уу? Юу гэж ярих вэ одоо? Тэр шалом. Тэр бүгд Библиүгээр ярьдаг тийм. Бүх шантар, баруун тишээ, зүүн тишээ бүх азаа. Надад хүчийг өгдөг түгээр би бүгдийг хийж чаднаа гэж газар авах алтай. Ногоогоо тариал. Бид нар өөрийн дэлхийгээс гараад ямар нэгэн өөр ертөнц рүү нүүх хэрэгтэй болно гэсэн. Харин бурхан биднийг дэлхийгээс солд, дэлхийгээс болгоомжил, дэлхийгээс тустай бай гэж хэлээгүй. Харин энэ хэтрүүлэг мэт зүйрлэн хэсэгхэн хормын дараа ойлгомжтой болно. Хэрвээ бид үйл итгэгчтэй бүү нөхөрлөө гэдгийг шууд утгаар нь ойлгох юм бол хинтээч уулзахгүй, хинтээч нөхөрлөхгүй хүмүүс бүгдээрээ орой болоод гэр гэртээ орохыг хүлээгээл гэртээ дээрээ тавираал ганцаараа суудаг гэсэн. Аль эсвэл үйл итгэгч хүнтэй бүү нөхөрлөө гэдгийг шууд утгаар нь ойлгоод бид нар текстүүлж харах юм бол хүнтэй ярьж яснаас хөөргөн чихмэлтэй яриа сууж байсан дээр гээд чихмэлтэй яриа, чихмэлтэй гэрлээ, чихмэлтэй хоолоо хувааж идээ. Тэгээд чихмэлтэйг амьдрал гэсэн. Аль эсвэл үйл итгэгчтэй нэг буулганд орж болохгүй, нөхөрлөж болохгүй, найзалж болохгүй, уулзаж болохгүй гэдгийг шууд утгаар нь бид ойлгох юм бол Альберт Робинсон Крузогийн кинотой адил. Хүн байхгүй, хэрэлдэх хүн байхгүй, өрсөлдөх хүн байхгүй, та дандаа ялагч болно. Яаж гүйсэн бүр алхсан ч та нэгт орно гэсэн. Зөв унтаад босоод мөлгчээсэн ч та нэгт орно уралдаанд. Өрсөлдөх хүн байхгүй, уурдах хүн байхгүй, хэрэлдэх хүн байхгүй, булаацдах хүн байхгүй, арал дээр ганцаараа амьдрнаа л гэсэн. Бид ингэж юусаа ойлгож болохгүй маа. Харин үйл итгэгчтэй хамт нэг буулганд бити ороо гэдэг нь ямар утгатай юм бол. Харин ч эзэн биднийг Матай 8:28 дугаар бүлгийн 18-аас 20 дугаар ишлэлээр дамжуулан ятгахтаа энэ дэлхийгээс холд гэж хэлээгүй, харин энэ дэлхий рүү явж очоод эзний авралыг дамжуул гэж хэлсэн. Энэ дэлхий рүү явж очоод тэдний дунд гэрэл бол, тэдний дунд ам торвол, энэ дэлхий рүү явж очоод хүмүүсийн амьдралд утга учир баяр хөөр нэм гэж хэлсэн. Авралыг, үнэнийг, сайн сайхныг хуваалцаарай гэж хэлсэн байна. Бүгдээ энэ ишлэгийг хамтдаа уншъя. Матай 8:5 дугаар бүлгийн 14-өөс 16. 3 Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээр хот нуугдаж үл чадна. Хүмүүс дэллүү асаагаад савны доор тавьдаггүй. Харин дэллүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлэн тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэр дэх эцгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлдэг гинэ.
Тэгэхээр эзэн энэ дээр бидний юу гэж хэлсэн бэ? Энэ хотын гэрэл нь бол та юм аа. Энэ дэлхийн гэрэл нь бол та юм. Нуугдаж болохгүй харин ил гараад гэрэлт. Тэдний өмнө та нарын гэрэл гэрэлтэг гэж хэлсэн. Тэгэхээр үл итгэгч хүмүүсээс цаагаан барьж тэдэнтэй нэг буулганд орохгүй гэдээ бид нэр тусдаа амьдрах тухай биш харин явж очиод тэдний дунд нөлөөлгөж ийдсэн маш олон газар ятгах байна гэсэн. 1960-аад оны сүүл 70-аад оны ихээр энэ дэлхийн ертөнцийн үед бол ихөөр сонирн байдал руу шилжсэн. Энэ юу гэхээр дэлхийд даяар байгаа ялангуяа Европ, Америкт байгаа залуучууд, Англид байгаа залуучууд нэг урсгалыг дагаж нэг үе тэр чигээрээ энэ урсгалын давлгаанд орсон байдаг. За энэ урсгал бол ямар урсгал вэ? Хиппичүүд. Тухайн үед хиппичүүд асар олноороо бий болсон. Зүү зүүгаараа цуглараад тэд ажил хийдэггүй, сүргэлж амьдардаг. Тэгээд тэд гоё янз янзын дуу хөгжим сонсож тэгээд хамтдаа аялдаг. За дээр нь тэд нар мөнгө олох ганц арга нь юу вэ гэхээр дуу хөгжмөөр олон хөлийн газар очиж дуулж малгай толгойгоо энд тавьж байгаад мөнгө олно. Аль эсвэл сүүлдээ тэд бөөндөө нэлээд ханхаарч гэлсэн. Дээр нь тонуул янз янзын асуудал нүүрсэн. Энэ үйл явдлыг харсан нийгэм бүхэлдээ зочирдож энэ залуучуудаас болгоомжилж энэ залуучуудаас зайгаан барьж байсан. Тухайн үедээ бол ялзарлын хамгийн дээд түвшин бол эдгээр залуучууд байсан гэсэн. Хамгийн их зайгаа барьсан хүмүүс бол ямар хүмүүс байсан гэж? Тухайн үеийн чуулган. Христийн чуулган. Хиппи хүмүүсийг хүлээж авдаггүй байсан. Хиппи залуучуудын энэ стилийг бол сатанак гэж үздэг байсан. Хүн биш, амьтны дүрстэй болж үсээн урдууллаа гэж үздэг байж. Тэгээ өнөөдөр би сургаал заахын тулд яман сахлаа усаад ирсэн. Та нар анзаарсан уу нэрээ? Дагуу ер нь гайгүй юу? За цаашаа явъя. Тэгээд тухайн үед ямар ч чуулган эдгээр залуучуудыг хүлээн авдаггүй байлаа, тэдэн лүү очдоггүй байлаа. Тэр битгий хэрвээ хиппи залуу цуглаан дэрвэл хиппи залууг чуулганд оруулахгүйгээр болцол тавьдаг байсан. Үсэн тайр, өргөн өндөө соль, эрэмний мэддэхгүй байгаа уцталтаа соль. Иймэрхүү янзаар бурхны хүндэлнэ гэж байхгүй. Бурхны хүндэлж байгаа бол зүс царайгаа өрчлөө гэж хэлдэг байж. Ингээд нэг үеийг чуулган алдаж байсан гэсэн үг. Бурхны чуулган бол хэд загвар хөөдөг биш. Харин үн цэнийг тогтоодог газар байх ёстой. Харин энэ үед 20 гаруйхан насны нэгэн залуу. За тэр залуугийн нэрийг болохоор Ральф Мур гэдэг. 1971 онд энэ залуу маань анх удаа Америкт, Вашингтонд хиппичүүдэд зориулсан цуглаан хэлсэн байдаг. Түүний цуглаанд хиппичүүд мянгаараа ирсэн. Тэгээд хиппи залуучууд байдаг, хиппи удирдагч нартай, хиппи магтаалтай. Анхан үед манай магтаал бол хөвгүү байсан. Тэгээд явандаа бол эзэн ингээд өөрөө зүгшрүүлээд гоё болгосон гэв. Яагаад тэгэхээр яг магтанд байнгут хиппи залуучууд мансурц юм шиг үжиглдэг байсан гинэ. Урдуур гарч ийл ингээд сонирн болоод ингээд то ийм магтаад байнгут гаднаас хүмүүс хараад энэ бол цуглаан биш үү? Ялзрал байна гэж хэлдэг байж. Дээр нь хиппи удирдагч нар нь атмануудыг нь удирдагчаар тавьчихсан. Тэгээд цуглааны өмнө яг номлолын өмнөх залбирал шиг нэг алдартай том сахалтай атман байдаг байсан гинэ. Тэр нь гарч ирээ яг залбир шиг нэг юм хийдэг байсан гинэ. Ямар юм хийдэг вэ гэхээр за одоо удахгүй Ральф Мур гарч ирээд юм ярина. За дугуй хацгаараа нөхдүүдээ. Зааланд ер нь чимээ гаргасан нөхөртөө бол би ховжлаад уулзсан шүү. Гэж хэлээл тэгээд заал чимээгүй болоод номлол бэлэн болдог байсан гинэ. Бараг муухан төлөөлөн залбирлаас илүү байсан гэж ярьж. Тэгээд ар дээр нь Ральф Мур гарч ирээд номлол хийхэд бүгд эзний үгийг хүлээж аваад амьдрал нь өөрчлөгдөж байна. Нэг өдөр сайн мэдээ тараахад хиппичүүд олноороо цуглаж байсан нэг клуб руу яваад орсон юм байна. Тэгээд сайн мэдээ тохимлуул ингээд өгөө өвж байсан. Ральф Мур бол өөрөө жижигхэн бэлтэй, жоохон дуран хайфтар залуу байна л да. Тэгээд сайн мэдээ тарах тохимлоо өгөөл явж байгаа л ингээд явж байсан чинь нэлээд балмаддуу нэг нөхөр яг тэнд сууж байсан нэг анзааралгүй хажууд нь сайн мэдээний тохимол тавьчихсан. Нөгөө залуу шууд тохимлыг авангуудаа орилсон гинэ. Хин одоо миний хажуудыг тавьчваа. Тэгсэн чинь Ральф амир хэцүү болсон. Яа одоо би гэж хэлвэл балмуулна даа гэх. Пастор хүн шүү дээ өөрөө. Хиппичүүдээ сайн мэдээ тарах гэдэг. Тэгэл яах вэ гэж явсан чинь аз болж нөгөө атмаа нөхөр нь явж ажилтээ. Тэр нь тэгэн гутаа хэлсэн гинэ. Би тавьсан. Зур наатхан нэгэд унш. Өгөөл ураад амруулж ийж шүгсэн гинэ. Тэгээд юу болсон гэж нөгөөх нь нээгээд уншсан гинэ амруугаа хэлэхгүй тул. Тэгээд яг тэр газараа аврал авсан. Яг ингэж хиппич уулгаа хэлсэн. 2017 онд би Ральф Мур пастортай уулзч байсан. Эсэг пасторудад хичээл заахаар Монголд ирсэн.
Тэгээд тэр үед биднэрт яг энэ гэрчлэлээ ярьж байхдаа яг одоо бол 71 онд эхэлсэн цуглаан нь яг одоо бол 1700 гаруй салбар сүмтэйгээ боддоо. Тэгээд яг танай итгэгч нар хэд вэ гэсэн чинь тоог нь гаргаж үзээгүй. Ер нь тоо гаргах бараг боломжгүй шүү. Зүгээр салбаруудаа бид нар бол тоолдог 1700 гаруй салбар байна. Тэгээ одоо би нас өндөр 70 гарчихсан хүн учраас би нэг жижигхэн шинж чуулган дээр үйлчилж байгаа. Манай тэр жижигхэн чуулган маань жижигхэн тэн чуулган байгаа гэсэн. Тоогийн сонсон жижигхэн юм байлээ. 700 орчим үнэтэй. Жохон цуглаа. Яагаад энэ хүчтэй үйлчлэл хаанаас бий болоод маш олон залуучуудыг нэг бүтэн үеийг өөрчилж байна. Тэд дэлхий рүү явсан байхгүй. Хүмүүс зүгтж байхад харин тэд дэлхий рүү явсан. Үйл итгэгч нартай нэг буулганд бүү ороо гэсэн тэр ишлэлийг бариад эндүү ойлгоод хүмүүс итгэгч нараас зүгтж дэлхийгээс хол байх арга замыг хайж байхад харин тэд бид дэлхийн гэрэл болох ёстой гэж дэлхий рүү явсан. Тийм учраас тэд мянган залуучуудыг бурхан дээр авчирч чадсан гэсэн. Тэгвэл үйл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ор гэдэг нь ямар утгатай юм болоо? За энэ ишлэгийг бүгд ойлгосч. Үйл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ор гэдэг нь ямар утгатай юм болоо? Бүгд хамтдаа хажууд байгаа ах дүүсээс асууя. Үйл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ор гэдэг нь ямар утгатай юм бэ? Үйл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ор гэдэг нь үйл итгэгчтэй хамт нүглийн буулганд бүү ороо гэсэн үг. Тэдэнтэй харилцаагаа дасал тэдэнтэй битгий нөхөрлөх гэсэн үг биш. Харин тэдний үйлдэлийг багаж үйлдэл. Тэдний гим нүгэлтэй хорооцолдоод, гим нүгэлтэй зууралдаад, гим нүгэлтэй хамтарч тэдний яг ярьдгийг ярьж, хийдгийг хийж, уудгийг ууж, үйлдэлгийг үйлдэж болохгүй гэж хэлсэн гэсэн үг. Харин ч үйлдэлгүйгээр дундан байж гэрэл бол. Харин ч ярьдгийг ярихгүйгээр, үйлдэлгийг үйлдэхгүйгээр, иддгийг уудгийг уухгүйгээр дундан байж давс мэт амт оруулаа гэсэн үг. Үйл итгэгчтэй хамт нүглийн нэг буулганд битгий ор. Өнөөдрийн үнсэн энэ баптизм дотроос бидний хамгийн чухал харах ёстой зүйл нь 2-р Коринт 7-гийн 1-р эшлэл. Хайрт хүмүүс минь ээ, эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх бузар булаагаас цэвэрлэе. Хэн нэгэн хүнээс гэж хэлээгүй гоц. Махан биеийн хувьд сүнсний хувьд болохгүй байгаа хүмүүсээс өөрсдийгөө цэвэрлэе гэж хэлээгүй. Харин махан биеийн хүсэл сүнсний бузар булаагаас өөрсдийгөө цэвэрлээд Бурханаас имэж сүүлийн 4 үгийг хараарай. Ариун байдлыг төгс болгоё гэсэн. Харин ч бүр ариун байдлыг тэдний дунд өшөөлөө төгс байдлаар харагдахаар, үзэгдэхээр, гэрчлэгдэхээр гэрчилье гэсэн үгээ гэсэн. Энэ багц ишил дотроос бидний сурах ёстой хэд хэдэн чухал зүйл. За тэр зүйлийг харахаас өмнө Эфес 5:8-аас 10 хамтдаа уншия. 3 Учир нь та нарын урд нь харахгүй байсан. Харин одоо та нар эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв. Учир нь аливаа сайн зөвхт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна. Ингэхдээ эзэнд таалагдах юмд суралцаа гэсэн. Христэд итгэдэг нэг эмэгтэй, нэг дүү охин оюутан болоо сургуульд орсон. Сургуульд орсон цагаас ахгуулаад 1-р курсээс ахгуулаад ангийнхан нийлэхэд явдаггүй байсан байна. Клаб энэ төр орохоор клаб ордоггүй байж, ууж идэггүй байж. Харин ангийнхан үргэлж юу гэж хэлдэг байсан бэхээр энэ аюу санаатай. Гэхдээ би бол тэрийг аюу санаатай гэж бодож байгаа л да. Зөв санаатай хөлт байлаа. Энэ амар санаатай. Дээр нь бас юу гэж хэлдэг байсан гэхээр энийг одоо хэн тоохов дээ? 2-3 жил болохтой хинтэй ч нөхөрлсөнгүй, иргэсэнгүй гэж гоож хэлдэг байж. Нэг л ганцаардал мэдэрдэг, гологдол мэдэрдэг. Тийм л мэдрэмжтэйгээр оюутан цагийнхаа эхний жилүүдийг өнгөрүүлсэн. За харин оюутан цагийнхаа 3-р курст орохын алдад нэлээд олон ийм залуучуудтай үргэлжсэн сургууль дотор нэг юм салхи татуулж алхсан, араасаа бас нэг 2 ингээд 4 хүн бас ингээд дагуулж алхсан, нэлээд ийм хөдөлгөөнтэй өөрийнхөө ер нь бол мэдэрчгсэн би бол ер нь сургуулийнхаа царайлган энэ төргээд ойлгоцсон бас хэд хэдэн залуучуудыг үерхэд ингээд сольчихсан тэр охин хурж ирээ жоохон гоочилсан гинэ. Тэгээ юу гэж гоочилсан бэ гэхээр үгүй чи ингээд нэг гिचэл хийсэн. Гिचэл хийсэн яг тийм номын хүн одоо коммунизмын үлдэгдэл юм уу, феодалын үлдэгдэл юм уу аашаа хүмүүстэй нийлэхгүй нөхөрлөхгүй ууж идэхгүй клаб орохгүй бүжгэлэхгүй
нэг дуниарцсан нэг тэмжин гүтсэн. Тэгээ хинтэй ч үерхгүй. Ер нь чиний эргэн тойронд нэг хэрэг үс тийм алгаа. Ямар юм чамайг одоо тоох вэ? Хинч тоохгүй маа чамайг гэж. Харин нөгөө охины хариулт нь юу байсан гэж? Хэрвээ би хүсвэл хизээч чам шиг болж чадна. Харин чи яаж хүсээд над шиг болж чадахгүй гэж хэлсэн. Тэгээ би яг энэ түүхтэй холбоотой бас нэгэн зүйлийг харсан. Яг нэг охин ингэж явж байгаа. Яг пастор надад өнгөрсөн доонод ярьсан. Яг энэ сургаалтай холбоотой ишлэл гэрчлэл байна да гэж бодчихлоо. Бас нэг охин цуглааны нэг охин яг сургууль яг саяны охинтой адилхан гिचүүлээгээд яг л бурхны зарчмаар бурхны хүслийн дагуу амьдарч байсан. Тийм учраас тэдний нүгэлд нь оролцоогүй, партинд нь яваагүй, клуб ороогүй, янз янзын ууж идэхт нэрөөс хамт яваагүй. Харин эхлээд гоочилж байсан муу хэлсэн дараа нь 3 дугаар курсэд хүүхдүүдийг хүндэлж эхэлсэн. 4 дугаар курст орох үед ангийнх нь хүүхдүүд нийлээд нөгөө охинд санал тавьсан гэнэ. Ямар санал тавьсан бэ гэхээр ерөөсөө хонхны баярын нийллэгийг чи зохион байгуулаач. Ямар ч харигтаалсгүйгээр. Чи хийж чадах юм шиг. Бодоод байсан чи аюу зүүн хийсэн. Одоо 4 дугаар курсээ бид нар төгсгöd чиний дүнгийн голч ямар өндөр байна. Гэтэл бид нар яаж өнгөрүүлсэн бэ 3-4 жил. Тэгэхээр чи зохион байгуулаач. Тэгээд тэдний хонхны баяр нь арх байхгүй, пиа байхгүй, шампансаг, дарс байхгүй. Ирүүл хонхны баяр болсон гэж сонссон. Үйл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ор гэдэг нь тэдэнтэй хамт нүглийн буулганд бүү ороо. Харин дунд нь очиод яг ингэж гэрэлт гэсэн үг байна. Гэрлийн хүү шиг, гэрлийн охин шиг, бурхны хүү, бурхны охин байж амьдраа гэсэн үг. Тэгэхээр бид энэ хэсгээс яг юу сурч болох вэ? Тэдэнтэй бүү нөхрөл гэсэн үг биш байх нэ. Харин тэдний гин нүгэлд бүү оролц гэсэн үг байна. 4 чухал зүйлийг бүгд харъя. Нэгдүгээр хэн? Ёс бус зүйлсийг бүү хий. Ёс бус зүйлстэй бүү орооцолт. Явах ёстой замаараа яваа гэсэн. Хоёрт нь итгэлэн сах. Зөвхөн сүмдэр биш. Сургууль дээр. Найзуудынхаа дунд байхдаа сонголт хийхдээ итгэлээсээ болоод сонго, татгалзах тань итгэлээсээ болоод татгалз. Гуравт нь Бурханаас имэж Бурханд таалагдах зарчмаар амьдр. Үйл итгэгчдтэй яг адилхан зарчмаар битгий амьдр. Харин тэдний дунд тэд хараад алмаарч яг л тань шиг болмоор байна гэж хэлэх тийм л зарчмаар дунд нь амьдр. Шудраг бай, үнэн бай, хайр дүүрэн бай, зөвхт бай. Бурханлаг зарчмуудаар амьдр. Үйл итгэгчдийн дунд явж очиод тэдэнтэй нэг буулган буюу нэг нүглийн хүлээс нь бүү ор харин ариун байдлаа сахиж тэдний дунд гэрэл бол. Энэ нь Бурханы хүсэл байна. Таныг ил гарч гэрэлтэн, таныг ил гарч нөлөөлөөсэй гэж Бурхан хүсдэг. Харин тэдэнтэй нүглийн буулганд битгий ороо. Ром 12:2-ыг бүгдээр хамт уншия. 3 Энэ үеийн явдалд бүүний цэгтэн. Харин зүрх сэтгэлээ шинчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.